микрофоныг өрөө. 2-3 сар жившилцөөл яваад байсан тэгээд үр дүн ийм л байгаа юм байна. Нэг ийм буруу ойлголт бай шүү Нэмбатар дарга. Энэ миний тоосноор ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоор зарласан бол зарлснаас хойш 21-ээс 45 хоногийн дотор ард нийтийн санал асуулгыг явуулна гэж байгаа. 10 сарын 26-ны өдөр ард нийтийн санал асуулга явуулах хамгийн сүүлийн хугацаа. Та нар тусдаа хуулиар ингээд хугацааг нь бид нар тогтоолоор тогтоочно гэх юм яриа яваад. Одоо 25 хоногийн дараа тэр хугацаа чинь дуусах чинь. Энэ 73 дугаар тогтоолоор ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж тогтцоогаа гэж зарлчиж байгаа байхгүй юу? Тэр санал асуулгын тухай хуулийнхаа 7-гийн 1-ийг унш. Тэндээс чи маш тодорхой бичсэн юм бэл. Тэгээ 9 сарын 11-ээс хойш өнөөдрийг болтол ингээд энийг нэмээд тооцоо үзэхээр 25 хоногийн дараа ард нийтийн санал асуулга явуулж чадахгүй бол энэ тогтоол чинь хэнч хэрэггүй ийм л тогтоол. Ийм байдал руу явчихж байна. 7-гийн 1 ард нийтийн санал асуулгын тухай хууль. Тэгээд эгийн хуулийн нэг ийм хоногийн тэгэд тогтно, ингэж тогтно, хоног тогтсноор гэж зарлснаас хойш 21-ээс 45 хоногийн дотор санал асуулгыг явуулна л гэдэг чинь хугацаа өгөөд энэ хооронд зохион байгуул, энэ хооронд ямар нэгэн байдлаар тэр өстө өмнө самун гаргуулахгүй байх энэ янз янзын имижл бодод тооцож бодвол бичсэн баг. Тэгээ энэ хуулийн ашиглалттай хоногтой юмнууд дээр аль аль талдаа ингээ алдаа оноо гаргацсан. Одоо хориг тавигдсан ингээ хилцэж явсаар байвал хизээ дуусах юм. Тэр ийм мухар юм руу орчлоо шүү. Одоо өөрийнхөө урд байгаа хуулиа тайлбарлаж явсаар хагаад. Санал асуулга явуулахын тулд тусад нь хууль гаргаж баталсан. Тэгээ тэр хуулийнхаа тэр зүйл заалтыг та нар ишлэхгүй, тэрийг мөрдөхгүйгээр өөр дэгийн хууль ярьж явж байгаад ингээд ийм байдал руу орчлоо шүү. Одоо энэ дээр чинь дахиад маргаа үүснэ. Үгүй гэвэл цэцтэр эн чинь очино. Ийм нөхцөл байдалд очисон. Одоо ястай жинхэнэ зөвшөөрлөх цаг чинь болцсон юм биш. 2-3 сар зөвшөөрлцлөө. Энэ хооронд чи марг эрэгтэй эмэгтэй хоёр танилцаад гэрлээд хүүхэдтэй болоод одоо хурмаа хийж ш зарим. Тийм болтол нь зөвшөөрлцлөө шүү дээ. Энийг одоо яаж ойлгож тайлбарлаад яваад байгааг нь би юус ойлгохгүй. 20 оны сонгуультай хамт явуулчихна гэдэг. Хаанаас энэ тийм санаа олгогдсон. Тэгвэл энэ хоргоо хүлээж аваад тогтоолоо цуцлаад 20 оны сонгуульд зарлах тэр 45 хоногоос өмнө дахиад энэ тогтоолоо батлах хэрэгтэй. Одоо ард нийтийн санал асуулга явуулна гэд ингээд гаргацсан. Одоо ард түмэн чи эний чинд юу гэж байгаа юм гэхээр одоо бусад намууд чи энэс юу гэж харах юм гэхээр явуулахаа болчихлоо. Эднэр энэний цаана юм хийчлээ, нуучлаа, хаачлаа гэдэг юм явна. Ингээ нөгөө бошуу туулаа бориндоо бастай гэдэг шиг ийм юм руу явчлаа. Хууль 100,000 орон дээр ажлын хэсэг байгуулагдсан үндсэн хууль. Ажлын хэсгийн уралд намайг л нэгч дуудаагүй. Ажлын хэсэгт орсон нэг хэсэг хуульчид, нэрийнхөө хуульчид энэ мөнх хөргөл арднаас хэд хоёр орж ирж үгүй хэлээч юм аа хэлээч гэдэг ингээд Facebook, Twitter-ээр жаал зарлаа л хэлээ. Нэгч мессеж, нэгч хүн над руу уцтаагүй, нэгч мессеж ирээгүй. Төрийн байгуулалтын 1000 орны хууль дээр орж ирээ 2-3 саналд хэлсэн. Бүгд хамгаалаад алдаа энэ ийм юм байгаа бол засчий гэж ярихгүйгээр хамгаалаад дараад мухан хараад ингээд явчихаар чинь яаж дахиж тэрлүүч орж юм хэлэх юм бэ? Эцсийн бүлэгтээ ийм байдал дээр очлоо. Одоо энэ асуудал ингээд бүлгийн шийдвэр гарцсан хүлээж авахгүй гээд сая хэвлэлийн мэдээ тавьсан баг шиг байна. За тэгээ одоо яах вэ гэдгээ яг эцсийн том зургаар нь харсан юм уу? Ийм хүндхэн юм руу орсон шүү. За арднаас идэх шүүн үндсэн хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулж хууль зүйн байнгын орон дээр нэгдүгээрт ажлын хэсэг гараагүй. Төрийн байгуулалтын байнгын орон дээр ажлын хэсэг байгуулагдсан. Хоёрдугаарт их хурлын даргын захирамжаар 2 ажлын хэсэг байгуулагдсан. Гуравдугаарт та үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 1-2 дугаар хэлцүүлэг дээр гадаадад байсан. Тэгэхээр одоо яаж юм? За төрийн байгуулалтын байнгын орон тэр үндсэн хууль зөрчиж байгаа хэсэг, ард нийтийн санал асуулгын хууль зөрчиж байгаа хэсгээр тайлбарыг бямцгтгшүүн та хийх юм уу? Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа товлол дээр
11 сард зохион байгуулах. За баярлалаа. За тэгвэл